Энэтхэг улс Пакистан улсын хяндаг Кашмирийн бүс нутаг руу пуужин харуулж улмаар 26 хүн амьд өгдөжээ. Орос улбаноос болон Украин улсын агаарын хүчнүүд нийслэл хотууд руу харилцан дайралт хийж байна. Америк нэгдсэн улс болон Хятад улсын дипломатууд тарифын асуудлаар хэрэлцэхээр энэ бям гарагт Швейцар улсыг зорно. Холбооны бүгд найрамдах Герман улсад 76 жилийн дараа анх удаа канцлерт нэр дэвшигч эхний санал хураалтанд явсан байна. Арамдраг үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр 5 хүнд хүрч байна. Дэлхийд дахин дөрвөж байгаа цаг үеийн мэдээлэлээс томилж өргөх болно. Азийн өмнөд хэсгийн хоёр цөмийн зэвсэгтэй хөрш улсууд болох Энэтхэг болон Пакистан улсын хоорондох газар нутгийн маргаанаас үүдэлтэй хурцдмал байдал дахин сэдэрлээ гэж хэлж болохыг зүйл явдал өнөө өглөө болсон байна. Энэтхэг улсын зэвсэгт хүчин хоёр улсын хоорондох Пакистаны хяналттай бүс нутгууд руу пуужин харуулсан байна. Өдрийн 2 цагийн байдлаар амиа алдсан хүмүүсийн тоо 7 байсан бол одоогийн байдлаар амиа алдсны тоо 26 болж нэмэгдсэн байна. Пакистан улсын ерөнхий сайд Шахбаз Шариф Энэтхэг улс Пакистан улсын эсрэг дайн өдүүлж байна гэж нөхцөл байдлыг дүгнэлээ. Улмаар олон улсын удирдагчнаар талуудыг зөвчл маргааныг энхийн замаар шийдвэрлэхийг уриалж байна. Энэтхэг улсын зэвсэг хүчин Пакистан болон Пакистаны эзэмшил байгаа Жамму болон Кашмирийн бүс нутаг дахь нийт 9 байршлыг онилсон гэдгийг мэдээллээ. Америк нэгдсэн улс дахь Энэтхэг улсын элчин сайдын яамны зүгээс цэргийн ажиллагааг энгийн иргэдэд хохирол учруулахгүй байхаар нарийн төлөвлөсөн зөвхөн баттай тогтоогдсон террорист бүлэглэлүүдийн баазуудыг онилсон гэж тайлбар хийсэн байна. Гэхдээ Пакистан улсын их баригчдыг террорист бүлэглэлүүдийг дэмждэг гэж буруутгалав. Нөгөө тал Пакистан улсын ерөнхий сайд Шахбаз Шариф Энэтхэг цэргийн ажиллагаагаа даруй зогсоохгүй бол цаашид хатуу хариу арга хэмжээ авна гэдгийг анхаарууллаа. Пакистан улсын армийн хэлэл мэдээллийн алба Энэтхэгийн дайралтаас болж 26 Пакистан хүн амьд өгдөж тэдний хамгийн залуу нь 16 настай охин байсан гэдгийг хэллээ. Томог халдлагын улмаас 35 хүн шархагдсан байна. Энэтхэгийн агаарын цохилтын үеэр Пакистаны агаарын товтлогооноос хамгаалах хүчин Энэтхэг улсын зарим сүнөөгч онгоцуудыг устгасан байна. Тэдгээрээс хоёр нь Энэтхэгийн хяналттай Кашмир дахь тосгодод унсан байгаа юм. Одоогийн байдлаар уг бүсэд 7 энгийнэргэн амиа алдсан тухай Энэтхэгийн цагдаа болон эмнэлгийн ажилтнууд мэдээлж байна. Үүнтэй зэрэгцэн Энэтхэгийн хэд хэдэн агаарын тээврийн компани бүс нутгийн нислэгүүдэд цуцалсан байна. Хоёр улсын хоорондох газар нутгийн маргаанаас үүдэлтэй хурцдмал байдал хэсэг нам гүн байсан ч гэлээ ийхүү сэдрэхэд хүргэсэн үйл явдал өнгөрсөн 4-р сарын 22-нд болсон байна. Тухайн өдөр Кашмирт жуулчдын амралтын газарт зэвсэг тэтгээдүүд гал нээж 26 хүний амийг хөнөөсөн хэрэг гарсан. Энэтхэг улсын засгийн газар үйл явдлыг террорист хадлага гэж тодорхойлсон. Мөн тухайн үед хадлагын ард Энэтхэг улсын засаг захиргааны эсрэг зэвсэг тэмцэл хийж байгаа Пакистаны дэмжлэгтэй босовчд байж магадгүй гэж таамаглаж байсан. Ийхүү хоёр улсын хоорондох мөргөлдөөний гол талбар болоод байгаа Кашмирийн бүс нутаг нь хөлийн маргаантай газар нутаг. Энэтхэг болон Пакистан аль аль нь Кашмирийн тодорхой газар нутгуудад хяналтаа тогтоосон байдаг. Гэхдээ хоёр тал хоёул Кашмирийн бүс нутгийг бүхэлд нь өөрсдийнхөө гэж үздэг ба. Харин Кашмирчүүдийн хувьд ихэнх нь энэ бүс нутгийг Пакистантай нэгтгэх эсвэл тусгаар тогтносон улс болохыг дэмждэг байна. Тиймдэрч 1989 оноос хойш Энэтхэгийн эзэмшилдэх Кашмирийн бүс нутгуудад зэвсэг босовчд байсаар ирсэн. Тэдгээр босогчдыг Энэтхэг улсын засгийн газар Пакистаны дэмжлэгтэй террористуудаа гэж үздэг бол Пакистаны зүгээс бослого үүмэнийг Кашмирийн ард түмний хууль ёсны эрх чөлөөний тэмцэлээ гэж тодорхойлдог байна. Энэхүү маргаантай байдлын улмаас өнгөрсөн хугацаанд олон цэрэг цагдаа энгийн иргэд хадлага болон мөргөлдөөний хохирогчд болдог нөхцөл байдал одоо ч инхүү үргэлжилсээр байна. Дараагийн онцлог мэдээ. Орос Украины зэвсэг хүчин өнгөрсөн шөнө нийслэл хотууд руугаа буюу Москва болон Киев хотууд руу харилцсан агаарын цохилт өгсөн байна. Киев хотод болсон дронуудын дайралтын улмаас 2 хүн амиа алдсан байна. Харин Москва хотод одоогийн байдлаар амьсаа алдсан гэмтэж бэрцэн хүмүүс бүртгэдэггүй байна. Томоохон хэмжээний хохирол инхүү үүсээгүй байгаа ч гэлээ Москвагийн 3 гол нисэх буудал өдөр алгасахгүй тасралтгүй үргэлжилж байгаа агаарын товтлогооноос шалтгаалan түрх хугацаанд шөнийн нислэгүүдэд цуцалсан юм байна. Үүнд Оросын агаарын тээврийн хяналтын албаны мэдээлснээр Москвагийн Шеметов, Фонков, Домодедов гэх нисэх буудлууд багтаж байна. Түүнчлэн бүс нутгийн өөр хэд хэдэн хотын нисэх буудлууд нь хаагдсан байна. Украин улсын агаарын хүчин Орос улбаны улсын нийслэл Москва руу 3 дахь шөнөдөө дараалан ийхүү дроны хадлага хийж байгаа. Гэхдээ Орос улбаны улсын агаарын товтлогооноос хамгаалах хүчнийх нь тэдгээр халдлагуудыг сайдар тогтооморч байгаа тул ийхүү хохирол харьцангуй бага байна гэж хэлж байна.
Тухайлбал өнгөрсөн шөнийн тухайд Москва хотын дарга Сергей Собяняны хэлж байгаагаар орон нутгийн цагаар оройн 10 цагаас хойш агаарын товтлогоноос хамгаалах хүчин нь Украины 14 дроныг устгасан гэж мэдээлсэн. Харин Киев хот дахь нөхцөл байдлын тухайд хүндэд Украин улсын онцгой байдлын албаны мэдээлснээр устгагдсан дронуудын хэсэг Киев хотын 3 дүүргийн орон сууцны барилгууд дээр унаж гал гаргасан байна. Мөн мэдээний ихэнд дурсамжлан хотын төвийн Чинковскийн дүүрэгт 2 хүн амиалснаас гадна 7 хүн шахалсны дотор 4 хүүхэд байгаа тухайд хотын дарга Виталий Кличко телеграм сувгаараа дамжуул мэдээлв. Ажиглагч нар Орос Украин 5 дугаар сарын 9-ний ялалтын баяраас үртэж энэхүү агаарын товтлогоо огцом нэмлээ гэж нөхцөл байдлыг дүгнэж байгаа юм. Энэ жил Зөвлөлт холбоотоос дэлхийн 2 дугаар дайнд нацист Германы эсрэг ялалт байгуулсны 80 жилийн ой тохиож байгаа. Баярын үеэр Оросын Албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин олон улсын төрийн тэргүүнүүдийг хүлээн авна. Үүнд Хятад улсын дарга Ши Жинпин багтсан байна. Мөн ялалтын баяртай холбогдуулан Владимир Путин 5 дугаар сарын 8-наас 10-ны хооронд гал зогсоох санал дэвшүүлсэн байгаа ч гэлээ нөгөө талаас буюу Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский энэхүү саналыг хүлээн авахгүй гэсэн байна. Оронд нь Америк нэгдсэн улсаас өнгөрсөн 3 дугаар сард дэвшүүлсэн 30 хоногийн нөхцөлгүй гал зогсоох саналыг хүлээн авахыг Оросын Албаны улсаас шаардаж байна. Эдийн засгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг улсууд болох Америк болон Хятад улс нэг-нэгэндээ харилцан 100-аас дээш хувийн галийн тариф ногдуулаад байгаа. Тэгвэл хоёр улсын улс төрийн өндөр албан тушаалтнууд тарифын асуудлаар хэлэлцэхээр энэ амралтын өдөр анх удаага Швейцараас уулзах гэж байна. Үүнийг Америк нэгдсэн улсын галийн тарифын нэмэгдлийн улмаас үүсээд байгаа олон улсын эдийн засаг гадаад худалдааны хурцдмал байдлыг намжаах эхний алхам гэж дүгнэж байна. Швейцарт болох уулзалтанд Америк нэгдсэн улсын сангийн сайд Скотт Бессент, худалдааны асуудал хариуцсан төлөөлөгч Джеймс Грир, Хятад улсын талаас коммунист намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хелли Феннер оролцоно. Мягмар гарагийн орой цагаан ордноос уулзалтын талаар зарласан мэдээллийг Бээжин баталсны дараа Америк нэгдсэн улсын хөрөнгийн индексийн фьючерсүүд огцон мөсөж, Хятад болон Хонконгийн хөрөнгийн зах зээл өсөлт үзүүлж эхэлсэн байна. Хоёр улсын хоорондох худалдааны маргаан сүүлийн 7 хоногудад тун хорцодмол болоод байгаагийн улмаас хөрөнгийн зах зээлд огцон уналтууд ажиглагдаж байсан. Одоогийн байдлаар Америк нэгдсэн улс болон Хятад улсын нэг-нэгэндээ харилцан ногдуулсан тарифын хэмжээ хэдийн 100%-ийг давсан байна. Тодорхойлбол Америк нэгдсэн улсынх 145%, Хятад улсынх 125%-тай байна. Энэ нь ердөө тарифын нэмэгдэл төдий зүйл биш, худалдааны бүрэн хориг гэж хэлж болохоор нөхцөл байдал юм. Үүний улмаас зөвхөн уг хоёр улсч биш, дэлхийд дахинд нийлүүлэлтийн сүлжээнүүд тасалдаж, санхүүгийн зах зээл савлаж, дэлхийн эдийн засгийн өсөлт огцом саар хэрэгсэл нэмэгдэж байгаа гэдэгтээ ихэнх эдийн засагчид санал нийллээ. Швейцарт болох уулзалтаар тарифыг бууруулах, зарим бүтээгдэхүүнд ногдуулсан онцгой өндөр тарифыг зуцлах, мөн Америк нэгдсэн улсын бага үнэтэй импортод ногдуулдаг татварын хөнгөлөлтийг дахин хэрэгжүүлж эхлэх, экспортын чанга хатуу хяналтыг бууруулах зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна. Энэ талаар Америк нэгдсэн улсын засгийн газрын нэрээ нууцлсан албаныг сурвалжууд хэвлэлүүдэд мэдээлжээ. Харин Хятад улсын төрийн зөвлөлийн зүгээс сэтгүүлчдийн илгээсэн асуултанд хариулаагүй хിവэрэ байна. Америк нэгдсэн улсын худалдааны сайд Скотт Бессент Fox News төгсөн ярилцлаганд Швейцарт болох уулзалтыг хоёр улсын хоорондох худалдааны хурцдмал байдлыг намжаах эхний алхам гэж тодорхойлжээ. Харин Хятад улсын худалдааны яам Америк нэгдсэн улсын төлөөлөгчтэй уулзахаар тохирсон гэдгээ мэдээлэх үедээ дэлхийн нийтийн хүлээлт, Хятад улсын эрх ашиг, мөн Америк нэгдсэн улсын аж үйлдвэрийн салбар хэрэглэгчдийн хүсэлтийг харгалзан үзсний үр дүнд Америк нэгдсэн улстай харилцан яриа хэлэлцээг сэргээхээр шийдсэн гэх тайлбарыг өгсөн байлаа. Гэхдээ Америк нэгдсэн улс энэхүү уулзалтыг дарамт шахалт үзүүлэх арга хэрэгсэл болгон ашиглах гэж оролдвол хэлэлцээрийг Хятад улс орхино гэдгээ анхааруулсан байна. Үүний өмнө яриа хэлэлцээ өрнүүлэхээс хойш сууж байсан Хятад улс ийхүү байр суурь өөрчилсөн байгаа нь Америк нэгдсэн улсын тарифын нэмэгдлээс үүдэн Хятадын үйлдвэрүүд хүнд байдалд орж эдийн засагчид Хятад улсын 2025 оны өсөлтийн таамаглалыг бууруулад байгаатай холбоотой байж болох юм. Тухайлбал энэ 7 хоногт Номура банк хоёр улсын худалдааны маргаантай байдлаас болж Хятад улс 16 сая ажлын байраа алдаж болзошгүй гэж анхааруулсан байна. Мөн өнгөрсөн 7 хоногт олон улсын валютын сан Хятад улсын эдийн засгийн өсөлтийг 0.5 пунктээр бууруулсан байлаа. Нөхцөл байдалтай холбогдуулан ийхүү Хятад улсын эрх баригчид Америк нэгдсэн улстай худалдааны асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлэхээр болсны зэрэгцээ Хятад улсын төв банк эдийн засгаа болзошгүй аюулаас хангаалах зорилгоор мөнгөний бодлогоо зөөлрүүлж хүү бууруулах банкуудын зээл олголтыг нэмэх зэрэг арга хэмжээг аван ажиллаж байна. Нөгөө талд Америк нэгдсэн улсч гэсэн нөхцөл байдал хүнд байгаа. Америк нэгдсэн улсын худалдааны алдагдал өнгөрсөн 3 дугаар сард түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна. Энэ нь ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан галийн тарифын нэмэгдлүүд хүчин төгөлдөр болохоос өмнө амжиж Америк нэгдсэн улсын компаниуд их хэмжээгээр бараа импортлсантай холбоотой байна. Үүний нөлөөгөөр 2025 оны 1-р улиралд Америк нэгдсэн улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 3 жилийн дараа анх удаа буурсан үзүүлэлттэй гарсан байна.
Холбооны бүгд найрамдах Герман улсын парламентын сонгуульд ялалт байгуулсан Христийн ардчилсан намын удирдагч Фридрих Мерцийг канцлерийн албан тушаалд батлахын тулд Бундестаг 2 удаа санал хураас нийцэж томилгоог нь баталж чадлаа. Тэр өнөөдөр албан ёсоор тангар гүргэж өөрөлт ажиллаа хүлээн авсан байна. Фридрих Мерц ийхүү канцлер болж чадсан ч гэлээ эхний санал хураалтаар сонгогдож чадаагүй гэдэг нь түүний нэр хүнд цаашид албан тушаалтаа тогтвортой ажиллаж чадах эсхийг нь эргэлзээтэй болгож байгаа юм. Герман улсад 1949 онд ардчилсан засаглал тогтсноос хойш 76 жилийн түүхэнд канцлерийн нэр дэвшигч анхны санал хураалтаар сонгогдож чадаагүй тохиолдол өнөөдрийг хүртэл гарч байгаагүй. Санал хураалтын явц хэрхэн өрснөгийг харвал Фридрих Мерцийн 630 суудалтай Бундестагийн гишүүдийн хамгийн багадаа 316-ийн саналыг авах ёстой байсан. Гэвч анхны санал хураалтаар 6 санал дутуу авсан байна. Түүний удирдах байгаа Христийн ардчилсан нам социал-демократуудтай хамтран байгуулсан нийслэл нийт 328 суудалтай ч гэлээ 18 гишүүн эхний санал хураалтад Фридрих Мерцийг дэмжээгүй бололтой байна. Хэдийгээр Герман улсын үндсэн хуульд санал хураалтыг хэдэн ч удаа явуулахыг зөвшөөрдөг ч гэлээ санал хураалт олон болбол улс төрийн хямрал гүнзгийч шинээр өсөл байгуулах эсвэл дахин сонгуул явуулах нөхцөл бүрдлээ гэж үздэг. Тиймдээ хууль тогтоогч нар цаг алдалгүй дахин санал хураалтыг явуулж эцэст нь тийхүү Фридрих Мерц 325 санал авч канцлерийн суудалд сонгогдож чадсан байна. Түүний 17 сайдаас бүрдэх танхимч мөн адил үүрэгт ажилдаа орохоор болж байна. Яг хэн Фридрих Мерцэд санал өгөөг нь тодорхойгүй. Учир нь санал хураалт хаалттай явагдав. Зарим шинжээчид социал-демократ намын залуу гишүүд Фридрих Мерцийн бодлогод эргэлзэж байсан байж магадгүй гэж таамаглаж байна. Социал-демократ намын удирдлагуудын хувьд өөрсдийн бүлэг бүрэн дэмжиж оролцсон гэдгийг хэлсэн байна. Фридрих Мерцийн ялалтыг олон улсын зүгээс анхааралтай ажиглаж байсан бол мэдээж Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский олон улсын удирдагчдаас хамгийн түрүүнд түүнд баяр хүргэж Европ болон Атлантын бүсэд Герман улсыг хүчнөлөөгөө тэлхийг уриалсан байна. Харин Бундестаг дахь улс төрийн уур амьсгал яг ийм тийм гэж хэлэхэд хэцүү байна. Тухайлбал барууны үзэлтэй Германы төлөөх альтернатив намын гишүүд эхний санал хураалтын бүтлгүүдлийг ашиглан шин сонгуул явуулахыг шаардсан бол ногоо намын зүгээс Фридрих Мерцийг дэмжихгүй байгаа ч гэлээ улс төрийн хямралыг намжаахын тулд хууль тогтоогч нарыг хамтарч ажиллахыг уриалсан байна. Ийхүү өөрт ажилдаа орж байгаа Фридрих Мерц Германы эдийн засгийг сэргээх хамлалт өгсөн. Герман улс нь 2025 оны эхний улиралд 2 жилийн дараа анх удаа өсөлт үзүүлсэн ч гэлээ Америк нэгдсэн улсын галийн тарифын нэмэгдлийн улмаас экспорт нь буурах, түүнийгээ дагаад эдийн засгийн өсөлт нь саар хэрсэл боддоор тулгамдж байгаа. Тарифын нэмэгдлээс гадна сүүлийн саруудад Германы үйлчилгээний салбар уналтанд орж хэвлээ буурч байгаа нь эдийн засгийг тогтворгүй байдалд оруулж байгаа юм а. Өнөөдөр Канада улсын ерөнхий сайд Маккарни Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай анх удаага уулзаж тарифын нэмэгдлийг зогсоохыг хүсгийн зэрэгцээ Канада улсыг Америк нэгдсэн улсын мууч ус болох тухай альваа санаачлаг яриа хэлэлцээг эсэргүүцэж байгаа гэдгийг хэллээ. Тэр өнгөрсөн 7 хоногт Канада улсын парламентын сонгуульд нам нь ялалт байгуулж ерөнхий сайдын албыг дараагийн 5 жилд хашхын тодорхой болсон байна. Тэрээр кампанит ажлынхаа үеэр Америк нэгдсэн улсын зүгээс ирж байгаа аюул занал хийлийн эсрэг бат зогсгоо амлаж байсан юм а. Канада улсын ерөнхий сайд Маккарни уулзалтын үеэр Канада улсыг зарах худалдах тухай яриа байх боломжгүй. Канада улсыг Америк нэгдсэн улстай нэгтгэж нэг мужин болохгүй гэдгийг шулуухан хэлээд амжсан байна. Мөн Дональд Трампыг олон нийтийн өмнө Канада улсыг Америк нэгдсэн улсын 51 дахь муж гэж нэрлэхээ болгохыг шаарджээ. Харин хоёр улсыг нэгтгэх тухай бус хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлж болох вэ тухай ярилцах хүсэлтэй байгаа гэдгээ хэлсэн байна. Маккарни 4-р сарын 28-ны өдөр болсон сонгуульд Америк нэгдсэн улсын тарифын дарамт болон Америк нэгдсэн улстай нэгтгэх тухай альваа санаачилгыг хүчтэй эсэргүүцнэ гэдгээ ард иргэдтэй амлан ялалт байгуулсан гэж хэлж болно. Тиймээс олон нийт түүнийг Дональд Трамптай уулзах үедээ ямар асуудлуудыг хөндлөн ярилцах вэ? Ямар байр суурь илэрхийлэх вэ гэдгийг анхааралтай хүлээж байсан юм. Маккарни уулзалтыг ерөнхийд нь бүтээлж эерэг уур амьсгалтай байсан гэж албаны мэдээлэлдээ тодорхойлсон байна. Мөн хоёр улс тарифын нэмэгдлийн асуудлыг шийдэх тухайд албан ёсоор яриа хэлэлцээ эхлүүлэхээр тохиролцсон гэж мэдэгдлээ. Мөн Дональд Трамп ялгаагүй Маккарнитай хамтран ажиллаж Америк болон Канада улсын харилцаа холбоог улам бэхжүүлэхэд итгэлтэй байгаа гэдгийг илэрхийлсэн байна. Хоёр улсын удирдагчид уулзалт эхлэхийн өмнө сэтгүүлчдийн асуултад хариулсан. Энэ үеэр Дональд Трамп энэ удаагийн уулзалтаар Америк нэгдсэн улсыг Канадатай нэгтгэх асуудлыг хэрэлцэхгүй гэдгийг хэлсэн байна. Тарифын асуудлуудын тухайд Дональд Трамп байр сууриа өөрчлөх бодлого байгаа гэлээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа аль аль талдаа ашигтай худалдаа наймаа эрхэлдэг байхыг хүсэж байгаа гэдгийг мэдгдсэн байна. Хоёр улсын худалдаа наймаа 2024 онд 760 тэрбум $д хүрсэн байна. Одоогийн байдлаар Канада улс нь Америк нэгдсэн улсын хоёр дахь том худалдааны түнш улс хэвээрээ байгаа юм. Гэвч Дональд
Трампын сад захиргааны санаачилсан тарифын нэмэгдлийн улмаас хоёр улсын худалдааны эргэлт огцон буурах төлөвтэй байна. Тухайлбал өнгөрсөн 3 дугаар сард Америкийн нэгдсэн улсын зүгээс импортын ган хөнгөн цагаанд 25% тариф оноосон байна. Үүний улмаас Канадын Америкийн нэгдсэн улс руу хийсэн экспорт 37 тэрбум $аар буурсан гэж Америкийн нэгдсэн улсын худалдааны яам мэдээллээ. Маккарни Канада улсын парламентын сонгуулийн өмнөхөн сонгогч нартай хандаж Америкийн нэгдсэн улстай шинэ эдийн засаг аюулгүй байдлын түншлэл байгуулах, эдийн засгийн хамаарлыг төрөлжүүлэх амлалтыг өгч байсан билээ. Уг амлалтаа биелүүлэхэд нь энэ удаагийн Дональд Трамптай хийсэн уулзалт ихний алхам нь байлаа гэж хэлж болохоор байна. Уулзалтын дараагаар Канада доллар $, эсрэг 7 сарын дээд түвшиндээ хүрч өссөн байна. Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр үргэлжлэж байгаа. Хөтөлбөрийн хэсэгт би зарим мэдээллийг товчоор өргөлнө. Албаноос болон Украин улс 2025 он гарснаас хойш 5 дахь удаага олонний цэргүүдийг солилцож энэ удаа тус бүр 205 цэргээ буцаан авчээ. Энэхүү хэлэлцээрийг Арабын нэгдсэн Эмират улс зуучилж цэргүүдийг Беларуст эмнэлгийн болон сэтгэл зүйн үнэлэлт хамруулж байна. Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский хэлэлцээрийг баталж Украины туг нөмөрсөн цэргүүдийн зургийг нийтэлсэн байлаа. Эдгээр цэрэг солилцоонууд хоёр орны хооронд 4 дахь жилдээ үргэлжилж байгаа дайны нөхцөл байдлыг намжаахад туслах ээлжид чухал алхам юм а. Израиль улсын зэвсэг түвшин Йемен улсын нийслэл Сана хотын гол нисэх онгоцны буудлыг бүрэн устгасан гэж мэдгдлээ. Ингэхдээ хаалцлагыг 3 зочигч тээврийн онгоц, зочигчдын танхим, нислэгийн зурас болон цэргийн баазыг чиглүүлэн хийсэн гэлээ. Мөн Израилийн талаас хуудижууд нисэх буудлыг зэвсэг болон дайчдыг зөөвөрлөх зорилгоор ашиглаж байсан гэж тайлбарыг өгсөн байна. Йемен дэх хуудижуудын бүлэглэл уг дайралтанд 3 хүн амьд гэж мэдээллээ. Өчигдөр Израиль улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл тун удахгүй Хамас бүлэглэлийг дарах зорилгоор Газын зориулсыг бүхэлд нь хяналтандаа авахар төлөвлөж байгаа гэдээ мэдгдсэн. Үүнтэй холбогдуулан Хамас бүлэглэл Израиль улсын цэргийн ажиллагаа үргэлжлэж байгаа нөхцөл гал зогсоох болон барьцаалагдсан хүмүүсийг судлах хэлэлцээнд оролцох боломжгүй ирүүлж байгаагаа мэдгдсэн байна. Одоогийн байдлаар Израиль улс Газын зориулс руу орох бүх хүмүүлийн тусламжийг хаахын зэрэгцээ цэргийн ажиллагаагаа огцом сэргээсэн байгаа лээ. Ромын католик сүмийн тэргүүнийг сонгох зөвлөгөө албан ёсоор эхэлж дэлхийн өнцөг болон бүрээс ирсэн 133 кардинал Систиний сүм цуглаад байна. Хуваарийн дагуу Улаанбаатар хотын цагаар өнөө орой кардиналууд 22 цаг 30 минутанд Систиний сүмд орж пап сонгох журмыг сахих тангар бүрнэ. Үүний дараа санал хураалтанд оролцох боломжтой кардиналууд үлдэж нууц санал хураалт хэлнэ. 23 цагийн орчимд анхны санал хураалт явагдаж сүмийн яндангаас гарах утааны өнгөөр олон нийт шинэ пап сонгогдсон эсэхийг мэдэх юм а. Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд хүрэлээ. Анхаарал хандуулсан баярлалаа.